байгуулалтаагаас болоод эрх зүйн доголдолтой шудраг ус шүүхт энэ системд ус байх уу гэдэг үр хөвгт маань эн чинь өсөх үү? Нөгөө ялгууртай нөхцөлд тэр цаана одоо хууль үйлчлэлтгүүний хэсэг бүлэг үүсэх үү? Над бол энэ утгаараа сонирн баг. Монгол Улсын үндсэн хууль зааснаар газар, түүний хэвлэлийн баялаг, ард түмний өмч, ард түмний мэдлэлт байна гэж заасан. Олон улсын гэрээ чухал ач холбогдолтой нүнэ бинхвэр гишүүнээс дэмжиж. Гэхдээ бид чи өөрийн гэсэн хуультай болсон. Магадгүй олон улсын санхүүгийн зах зээл дээр гадны хуулийн фирмүүдийн зөвлөгөө тусламж маш хэрэгтэй гэдэг. Би өөрөө хуульчгийн нэг маш сайн мэд. Бид бол тэднээс хол яваа. Гэхдээ бид Монгол хүнийхээ хувьд өнөөдөр жишээлбэл компани тухай хуулийн 5 дахь зүйлийн нэг дээр байж. Өөрийнхөө хувьцаа 3 төчтгээ зарчих бол тэр үнээрээ санал болгох. Тийм нөгөө хувьцаа эзэмшигчтэй. Тэгэхээр энэ бол ганцхан манай Монголд байдаггүй дэлхийд дээр байдаг жишээ байхгүй. Би олон улсын санхүүгийн зах зээл дээр явж байгаа нэн ялангуяа худалдаа хөгжлийн банк шиг юм туршлагатай газар энэ процессыг алгасаад хийцэн гэж бодохгүй. Энийг алгасаад 2 жил үргэлжилсэн орхон захирлын хилцэл энийг алгасаад хийцэн гэж би ерөөсө төсөөлөхгүй байна. Тийм болохоор энэ процессын дагуу шийдвэр гарч нууцын зэрэглэл гэсэн юм ярьлаа. Төрийн нууцын тухай хууль зааснаар нууцын зэрэглэлийн төвшин үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр тогтоодог. Тэгвэл үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орсон юм уу? Бид яагаад мэдэхгүй байна. Засгийн газрын тухай хуулиар засгийн газраас гарч байгаа аливаа шийдвэр танхимын зарчмаар гарах ёстой. Тэгвэл яагаад тэр сайд нь мэдэхгүй барилгын сайд хамаагүй гэж сууж байгаа. Ингээ бодохоор энэ хуульд нийцэжтэй гэдэг юм ховорхон харагдаад байгаа учраас би нэгдүгээрт иргэн хүнийхээ хувьд, хоёрдугаарт хуульч хүнийхээ хувьд энэ дэндүү нээлттэй бус, ил тод бус хууль зөрчсөн шийдвэр гарч ил гэсэн юм байр суурь таа. Тэгэхээр сая жаргал сайхан сэтгүүлчийн яг олж мэдсэн мэдээлэл дээр засгийн газраас бол албан ёсны хариугаа бол явуулсан юм байна. Тэгэхээр танаа намаас засгийн газарт 3 саяд сууж байсан. Тэгэхээр танхимын зарчмаар шийдвэр гараагүй буюу энэ одоо гараагүй гэдэг мэдээллийг танд өгч юм танаа намын шүү. Тий. Энэ асуудлын гол нь тэнд л байгаа. Бид нар энэ асуудлыг олон нийтийн анхаарал хандуулсан бол маань биш л те Монгол ард явсгалт нам эхэлж анхаарал өртүүлсэн гэдэг бас дахин хэлмээр байгаа. Яагаад ингэсэн бэ гэхээр одоо ахаад хэлэхэд миний одоо авсан мэдээлэлээр бол эн чинь болж байгаа мó болохгүй шүү дээ. Энийгээ зогсоогооч их хурлаараа хилцүүлээч тий. Илүү тодорхой болгооч. Засгийн газар яагаад өөрөө авч болохгүй байгаа юм бэ гэдэг шаардлага тавихаар за одоо ер нь ингээд шийдвэр одоо гарахаа өнгөрч байгаа юм байна да болцсон юм байна л да. Одоо тэгвэл зогсохоостой гэсэн маягийн мэдээллийг өгөөд боловчлаа гэж мэдээлэл өгсөн мөртлөө засгийн газрын гишүүдэд. Тэгээд явж байгаа цааталтаа болохоор ингээд шийдвэр гаргацсан байгаа. Тэгээ авч байгаа субъект нь сонин одоо чинь тэр өдрөн чинь бид нар бол ингээд судалгаа хийгээд үзсэн л да одоо Монголын Зис гэдэг компани хаана байдгийг юу хийдэг. Сүүлийн 2 жил одоо X таленттай компани байгаа шүү дээ. Тэгээ тэр компани одоо чинь өөрийн хөрөнгө байхгүй мөнгө байхгүй тусгай зориултын компани гэж байна. Тусгай зориултын компани гэж байгаа бол үүсгэн байгуулагч нь чухал байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл үнэхээр том компани өөрөө тий эсвэл одоо хувь нийлүүлээд дундаа байгуулж байгаа ч юм уу хөрөнгө оруулж байгаа хүмүүс сонирн байхгүй. Тэгэхээр худалдаа хөгжлийн банк бол энэ дээр хин гэж хүн хөрөнгө оруулж байгаа юм. Худалдаа хөгжлийн банк яагаад 27 та залуугийн байгуулсан тусгай зориултын компани 400 сая доллар босгож өгч чадчих байгаа юм. Тэ? Энийгээ бол одоо энэ банкныхаа харилцагч нарыг бодож харин тайлбарлах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ хадгаламж байгаа өөр юм байж байгаа. Банкны хөрөнгийг хууль бусаар тэ ийм одоо санхүүгийн луур бутлаанд тутахаагүй гэдгийг нотлох хэрэгтэй байхгүй юу? Ядаад хэдэн хувийг нь тэр хүн өөрөө гаргаж байгаа юм. Тэр 27 настай залуу хаанаас хөрөнгөлөөсөн хөрөнгийг хинээс авч байгаа юм. Монголын стратегийн орд гэж яагаад томилсон гэхээр энэ чинь Эрдэнэт хотын хүмүүс амьдарч байгаа байхгүй бүх соёлын байгууллага, бүх спортын байгууллага, бүх сургууль цэцэрлэг нь тэнд хотод амьдарч байгаа 100 гаруй монгол хүн бүгдээр ганцхан Эрдэнэтээс хамаарч байгаа. Ганцхан татварын асуудал биш байхгүй юм. Тийм учраас стратегийн орд байд юм а. Энэ бол зүгээр ингэж байж байгаа бизнесийн асуудлаа чи зар чи би авчи гэдэг асуудал биш. Тэгэхээр саяны Эрдэнэ чамын даргын асуултуудад орхон захирал хариулах боломжтой санхүүжилт нь хаанаас гарч байгаа юм бэ? 500 сая доллар хэдэн жилийн ямар санхүүжилт орж ирэх юм бэ гэдэг асуулт байна. Зүг. За тэгэхээр уул нь бол процедур бол их амархан хэлбэрхэн байгаа бидний ярьжсанаас. Яагаад тэгэхээр зэрэг хоёр улсын засгийн газар хоорондын гэрээгээр энэ хоёр компани үйл ажиллагаа зохицуулагдчихсан. Тэр гэрээнд бол маш тодорхой заасан байна. Аль нэг одоо тал нь 3 дахь шийтгээдэд худалдах юм уу? Эсвэл одоо хувьчлах хэсэгчлэн буюу бүхлээр нь худалдах юм уу, хувьчлах тохиолдол гарах юм бол нөгөө талдаа санал болгоно. Хэрвээ нөгөө тал нь одоо тэр саналыг эс зөвшөөрөх юм бол энэ өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдсанаар энэ гэрээ нь өөрөө автоматар
хүчингү болно гэж. Тэгэхээр бол гол одоо үндэслэж энэ гэрээ хилцээр Оросын талаас явагдсан заалт бол энэ. Тэгэхээр Оросын тал бол мэдээж хэрэг өөрөө худалдан хэн худалдах уу тэрийг бол судалж үзэн өөрсдөө сонгох юм бүрэн эрхтэй ягаад гэвэл өөрийн хувьцаагаа худалдаж байгаа учраас. Гэхдээ энэ одоо хоёр улсын хооронд хийсэн гэрээнийхээ дагуу бол Монголын засгийн газарт санал болгоод зөвшөөрөл хүсэж явуулсан. За энэ асуудлыг бол засгийн газрын хурал дээр хилцсэн, шийдвэрээ гаргасан. За бид нар өнөөгийн Монгол улсын төсөв санхүүгийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдлын зүйлүүдийг харгалзаж үзээд худалдаж авах боломжгүй байна. За энэ Оросын талын одоо энэ худалдгаар гэрээ хилцээр хийсэн бүх нөхцөл гэрээ хилцээр ярьж тохирсон зүйлүүд бол Монгол улсын засгийн газарт хүрэгдсэн байна. За энэ асуудал бол Монголын талаас ч тэр Оросын холбооны талаас ч тэр за яг хилцэлд орсон хоёр Ростех төрийн компани болон Монголын компани талаас ч тэр бол чанд нууцлалын гэрээнд ор явсан. Яагаад тэгэхээр ийм олон улсын хэмжээний том гэрээ хилцээр хийгдэхэд энд бол саад учруулах гадна дотны олон хүчин зүйлүүд байдгаа. Зөвхөн зах зээлийн биш. Энэ дээр бол бас зарим зүйлүүдийг ярьж болно, ярьж болохгүй. Ийм асуудлууд байсан. За яагаад 2 жилийн турш би ингэж удаан хугацаанд хилцээр болсон бэ гэхээр зэрэг энэ дээр юу гэдэг үн өртгөн дээр тохирохгүй ч юм уу нөхцөл байдлаар тохирохгүй байгаагүй л. Энд бол гол нь бодлогын хоёр улсын хооронд гэрээтэй зүйл. Энэ одоо компани өөрийнх нь одоо хоёр компани хоёр улсад оруулдаг хувь нэмэр нь бас өндөр. Дээрээс нь Оросын холбооны улсын маш олон хэдэн зуун иргэд бас энд ажилладаг. Энэ бол бас гадаад бодлогын геополитикийн их том асуудал л да. Энэ дээр бол саад дотгор үзүүлэх гэдэг нь манай дотоодоос гэхээсээ илүү гадны компаниуд бол маш их санал тавьсан. Мэдээж Оросын холбооны улс дотроосоо за Казахстан улсын зүгээс бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс одоо энэ ялангуяа Оросын холбооны улсад санкц, олон улсын санкц тавьснаас хойш бол маш их саналууд ирж байгааг бол биднэрт мэдгдчихсэн. Тэм учраас энэ гэрээ хилцээрийг бол нууцын зэрэгэлэлтэй эцсийн хүртэл ингэж явахаас өөр зайлшгүй шаардлагатай байсан. За тэгээд хоёр улсын хооронд хийсэн гэрээ хилцээр одоо автоматар хүчингү болж байгаа учраас энэ хууль одоо тэр гэрээ хилцээрийг баталсан улсын хурлын хууль баг. Анх баталсан хууль. Соёрхон баталсан хууль. Тэгэхээр энийг бол улсын хуралд оруулж танилцуулах бол ийм үүргийг засгийн газрын хурал дээр өгөгдсөн байж байгаа. Яагаад тэгэхээр тухайн үед бол сонгуулийн үе таарсан улсын хурал бол тарчихсан байсан. За санхүүжилтийн хувьд Эрдэнэжамын дарга ярьж ин түрүүн тий. Одоо манай гишүүд мдэгвэ гэж. Тэгэхээр засгийн газрын хуралдаан бол эрс бүрэн зөвхөн нэг асуудлаар биш олон асуудал төрүүдээр хилцсэн. Үүний нэг асуудал нь бол энэ асуудал бол орж хилцэгцээ. Энэ бол хуулийн ёсны дагуу явагдсан. За энэ дээр бол Шадар сайд, Оюнбаатар сайд бол байсан. Өөрийн байр сууриа илэрхийлсэн. Нэлээд бол тэр дэмжиж оролцсон. За тэгээд энэ бол хуулийн ёсны шийдвэр юмнууд нь бол гарсан. За энэний дагуу түрүүний ярьсан бол нот бичиг юмнууд бол явсан байгаа. 500 сая долларын үн бол 400 сая доллар байгаа. 400 сая доллар. 500 сая доллар бол одоо Оросын холбооны улсад төрүүлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч ирсэн шүү дээ. Анх одоо Интерфакс дээр гарсан тийм. Анх бол Bloomberg-ээс энэ мэдээлэл цацагдаад тэрэн дээр бол бидний олж мэдснээр нэг 500 сая орчим юм шиг байна гэдэг энэ мэдээлэл явж байгаа. За Оросын холбооны тал бол өчигдөр албан ёсоор 7 сарын 1-ний өдөр өөрийн хэвлэлийн мэдээлэлээ гаргасан. За тэн дээр бол энэ одоо нэг удаагийн хилцлэр одоо нэг удаагийн одоо хөрөнгө орж ирсэн хамгийн том хилцэл боллоо гэж зарласан байгаа. Дүн зарлаагүй. Тэгэхээр бол 400 сая доллар болсон. Тэгэхээр 200 сая долларыг бол одоо компани зүгээс өөртөө санхүүжилтийг гаргаж үлдсэн 200 сая доллар дээр нь Худалдаа хөгжлийн банк санхүүжилт босгосон байгаа. За банк бол өөрийн дүрм журамтай хуультай одоо аливаа санхүүжилт хийх зээл олгох хэмжээ хязгаар Монгол банкнаас тогтооцсон мөн хуулиар тогтооцсон эрх хэмжээ байдаг. Тэрнийхээ хүрээнд бол бид нар үйл ажиллагаа явуулсан байгаа. Худалдаа хөгжлийн банк бол санхүүжүүлэгчдийн нэг. Дээрээс нь яагаад Худалдаа хөгжлийн банктай холбогдоод идэх вэ гэхээр зэрэг бид нар энэ гэрээ хилцээр амжилттай болж явж өрнсөний дараа санхүүжүүлэгчийн хувьд бас тодорхой хэмжээгээр бид нар давуу эрхтэй энэ официанаас нь бас эзэмших юм сонирхолтой байгаа гэдгээ бол харилцан тохиролцсон байгаа. Гэхдээ энэ болгон өөрөө өөрийн хөрөнгийн тодорхой хувь хэмжээнээс хэтэрдэггүй юм одоо хуультай байгаа. Тэгэхээр хуулийн дагуу бол бид нар санхүүжилтэнд бас оролцсон байгаа. Тэгэхээр 400 сая долларыг Ростех компани хэвлэлийн мэдээнд бол манайх хүлээж авсан хамгийн их одоо мөнгө орж ирсэн тохиол боллоо гэж Сергей Чемезов ерөнхий захирал нь Ростехийн захирал хэлсэн байсан. Тэгэхээр мөнгө бол Монголоос шилжчихсэн гэсэн үг. Тийм мөнгө бол шилжсэн. Хоёр талын холбогдох одоо засгийн газрын төвшөнд буюу олон улсын
засгийн газар хоорондын гэрээний хоёр тал одоо хилцлээ нэгэнт хоёр талаас зөвшөөрөл нь гарсан учраас хилцэл бол хийгдэж дууссан байгаа. Мөнгө шилжсэн, хувьцаа ч гэсэн одоо шилжсэн байгаа. Энэ Монголын зэс компани болон Пүрэв түвшин захирлын удирдлагын хувьд 200 сая доллараар ямар их усрөө санхүүжүүлсэн байт юм бол тэрэн дээр. Ер нь бол компани асуудлыг би түрүүн хэлсэн те. Энд бол нарийн деталь нь ярмааргүй байна. Энэ бол компани мэдэх асуудал. Би бол зөвхөн хилцэл дээр тодорхой дүн төртөөргөө тодорхой байгаа. Энэ дээр ямар байдлаар санхүүжүүлсэн тодорхой байгаа те. Худалдаа хөгжлийн банк ямар одоо энэ Монголын зэс корпорацид хэдэн төгрөгийн зээл өгөхөд ингээд санхүүжүүлсэн байгаа. Энэ бүх зүйлүүд тодорхой байгаа учраас хариулж байна. Тэгэхээр нууцын зэрэглэлтэй чанд нууцлалын гэрээгээр явсан гэхээр энэ хоёр улсын хоорондын төрийн нууц болоод явчихаар худалдаа хөгжлийн банк бол арилжааны байгууллагын нууцд бол хамаарахгүй юу? Гэрээнд оролцож байгаа гэдэг үг. Бид нар бол яг одоо харилцагчийнхаа буюу одоо зөвлөгөө өгж байгаа компанийхаа тодорхой хүрээнд ийм мэдээллүүдийг нууцлах ёстой гэдэг юм дээр бол одоо хоорондоо гэрээтэй байгаа. Тиймээс шүү бид бол Оросын холбооны улсын засгийн газартай бол бүгдж ажиллав. За тэгэхээр өнөөдөр бол энэ 49%-ийг Оросын талаас худалдаж авсан гэрээний талаар баг Монголын иргэд бол ерөнхий сайдын өгсөн мэдээллээс илүү их мэдээлэлтэй болсон баг. Тэгэхээр ерөнхий сайд яг мэдээлэл хийж байгаад бас янз бүрийн байр суурьуд гарч ирсэн. Батөргөл хуульч асуултаа тавихаас өмнө тэрийг товчхон сурвалжлага бүгд үзье. Ер нь бол Оросууд дээрлэхүү загнаад 49% хятадын компанид зарчихсан байхад бид яаж чадахгүй штэ. Элбэг доржийн 7 жилийн хөдөлмөрийн үр дүн. Угаасаа нийт ноогдол ашиг нь бага, тэрний 49% буурч бага. Зэсийн үн сэргэхгүй бол ноогдол ашиггүй, гол нь роялти. Эрдэнэтийн 49%-ийг худалдаа хөгжлийн банкаар дамжуулж маневрлан яаралтай оруулж ирсэн зөв. Хашаанд оруулсны дараа төрн навн уу, төмн навн уу буйнараа л болог. Эрдэнэт үйлдвэр Монголынх болох нь сайн хэрэг. Харин худалдаа хөгжлийн банкнаас бусад 3 сая хүн нь компаниуд нь Монгол биш учраас тэдэнд хэлээгүй бол та. Хаалттай компанийн хувийг эхэлж нөгөө талдаа санал болгодог. Хуулиар. Тиймд зөвхөн засгийн газар татгалзсан тохиолдолд өөр этгээдэд очино. Эрдэнэтийн 49%-аас татгалзаж болно. Гэсэн ч 49%-ийг хэнд ямар нөхцөлтэйгээр эзэмшүүлэх нь эдийн засагт их том жинтэй маш чухал асуудал хэвээр үлдэнэ. Гокийн хэлэлцээр ёсоор Оросын тал эхлээд Монголын засгийн газар санал болгох ёстой. Гэтэл засгийн газар гадны хувийн худалдаа хөгжлийн банкнд нууцаар арилжиж байна. Худалдаа хөгжлийн банкнд лөөврө гавьяа болгох боломж байна. Мөнгө чухал биш. Засгийн газар хийж чадахгүй ажлыг юу ч гэсэн хийсэн байна. Эрдэнэтийг нууцаар авсныг шүүмжлэн мэдээж. Одоо яавал хамгийн ухаалаг дараачийн алхамаа бод. 40% засагт зараад худалдаа хөгжлийн банк нэрээ цэвэрлэл. Гог 100% Монголын талд шилжлээ гэдэг сайхан үгний цаана хаанч байхгүй 100-ны лөөвөр явагдлаа. Монголын засгийн газар авах нь зөв байсан. Монголын зэс гэдэг компани 400 сая доллар босгоод мөнгөө шилжүүлсэн юм байна. Тэгэхээр мэдээч хэрэг манай редакцаас бол олон нийтээс гарч ирж байгаа санал бол Монголын томоохон аж ахуй нэгжүүд энэ дээр өрсөлдөх чөлөөтэй өрсөлдөх боломжоор хангагдсан уу? Би хаагаад хаяг нь болохгүй байгаа байгууллага яагаад хамгийн том төрийн өмчт хоёр үйлдвэрийг одоо эзэмших болов уу? Улаанбаатарт офистой юу? Монголд офистой юу гэдэг асуултууд л бас гарч ирээд байна л да. Тэгэхээр зөв. Ер нь бол би дахин хэлье. Энэ бол Монголын компани. Энэний ард ямар нэгэн одоо цаашаа худалдахаар нууц тохироо хийсэн ядтын ч гэдэг юм уу те одоо сошиалаар яваад энэ тийм компани байхгүй. Энийг бол одоо худалдаж авснаар цаашаа дамжуулан худалдахгүй гэдэг энэ гэрээ хэлцээр энэ төвшөнд бол энэ юм бас орсон байгаа юм нөхцөл. Мэдээж хэрэг Оросын холбооны улс бол Монголын төр засагтай олон жил одоо олон 100 жил одоо шахамтай хамтарч ажиллаж байна. Бие биенээ сайн мэднэ, найрсаг сайхан хамтын ажиллагаатай. За энэ хоёр үйлдвэрийн хувь заяа ч гэсэн бас хоёр улсын одоо гадаад бодлого гадаад хамтын ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэгэхээр зэрэг мэдээж энэ олон тал дээр бол анхаарна л та. Хизээч одоо нэг юм одоо ямар нэгэн асуудал гараад буцчихаар юм бол тийм гомоо хэлцэл бол хийхгүй. За ер нь бол бид нар худалдаа хөгжлийн банкны зөвд одоо түрүүн ярьж байна бас нэрээ цэвэрлэл энэ гэсэн бас түрүү юмуд байна л да. Тэгэхээр бид нар бол буруу юм хийсэн гэж юусоо бодохгүй байгаа. Бид нар бол энэ хэлцлийг хийж чадсандаа бол маш их бахархаж байгаа. Их баяртай байна. Ягаад гэвэл эцсийд бол энэ хэлцлийг хийгээд өгөөч ээ. Та нар оролцооч ээ, та нар аваач ээ гэдгийн саналыг бол эхлээд манай банкнд тавьсан.